Өдрийн амар амгалан дахин айлтгая Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3 өдрийн хөтөлбөрийн зочны цаг навтруулаг маань эхэлж байна. За өнөөдрийн минь зочноор нийтийн далд ухамсарын сэргээх Баярлалаа төвийн зөвлөх багш Тундраа агш маань хүрэлцэн ирсэн. За багштай өдрийн минь төргий. За баярлалаа сайхан өдрийн минь төргий. За хоёул өнөөдөр хүндлэл гэдэг сэдвээр ярилцсанаа. За хүндлэл гэхлээр ер нь бол бүх юмд хүндлэл оршдог тий. Хайрт хүртэл хүндлэл оршдог тий. Тэгээд энээс яриагаа эхлэх үү? За хайрт хүндлэл оршин гэхлээр. Тийм. Тэгээ ер нь бол яг хин нэгнээр хайрлуулж хүндлүүлж ивэл одоо хүндлэлийг би хүлээж авч ин хайрлуулж ин одоо яг жинхэнэ утгаараа хайрлуулж ин боддоо шүү дээ бид нар тий. Тэгэхээр яг хүндлэл гэдэг чинь яг юу юм бэ? Ямар тохиолдолд хүн хүндэлдгийг? Хүндлэлийг яаж бид нар сурах юм? Одоо яагаад энэ нийгэм нэг юм хүндлэлгүй болцсон нийтээрээ тийм ээ. Тэгэхээр энэ хүндлэл гэдэг маань өөрөө ахаал бит хоёрын ярьдаг тийм ээ. Хувь хүнээс өөрөөс нь эхэлж байна хүндлэл. Хүн ер нь бол яг өөрөө өөрийгөө хүндэлж эхэлсэн цагаас тэр бусдыг хүндлэх гэдэг хүндэл одоо ойлголтыг хүлээж авч чаддаг болдго юм байна. Зүгээр л нэг ээжигээ хүндэлнэ, аавыгаа хүндэлнэ, ахыгаа хүндэлнэ, өвөөгөө хүндэлнэ, багшигаа хүндэлнэ, даргаыг хүндэлнэ ч гэдэг юм уу те. Тэр хүндлэл нь нөгөө өөрөөс нь хол байдаг учраас тэр хүндлэл гэдгийнхаа утга учирыг гүйж тухаарж ойлгодгүй юм байна. Зүгээр настай хүмүүсийг л хүндлэх ёстой юм байна. Өөрөөсөө жоохон ахмаг л хүнийг хүндлэх ёстой юм байна. Тэгээ ер нь бол одоо өөрөөсөө доошоо насны хүнийг бол нэг хайхтар те. Тэр хүндлэл гэдэг юм бол өөрөөс нь доошоо бол ерөөсөө байх боломжгүй. Тийм ойлголттой нийтээрээ бид нар байсан. Тэгээ одоо бол энэ хүндлэл маань ерөөсөө цэвэр яг өөрөөсөө хүндлэлийг эхэлж иж бусдад хүнийг хүндлэх тэр мэдрэмж хүндлэл гэдэг бол өөрөө нэг харагдахгүй үзэгдэхгүй дүрсгүй мөн чанартай тийм ээ хайр хүндлэл гэдэг маань өөрөө тэгэхээр хүндлэлийг бий болгохын тулд хамгийн нэгдүгээр өөрийгөө мэдрэх хэрэгтэй юм байна. Тэрнийг өсөндөө бол хүний ухамсар сэрсэн үед бол хүн хүндлэл гэдгийг ойлгож эхэлдэг. Тэрнээс өмнө бол бидний уурга тарих ухаан санаа ажиллаж байгаа үед бол тэр хүндлэлийг за яг цагаан сараар хүндлэндээ тий одоо төрсөн өдрийн эзнийг хүндлэндээ ч гэдэг юм уу тийм ээ. За эсвэл одоо өөрөөсөө ахмад нөгөө саяны ээжийг аавыгаа хүндлэндээ гэдэг. Тэгэхээр хүндлэл гэдэг рүү ярьсан чинь хайртай холбосон тийм ээ. Тэгэхээр мэдээж энэ одоо хүндэлж байна гэдэг бол шууд л нөгөө хүнийг хайрлж гин гэдэгтэй адилхан шүү дээ тийм ээ. Хайрлж гин би энэ хүнийг хайрлж байгаа учраас хүндэлж байгаа маа гэж. Тэгэхээр хайр гэдэг маань өөрөө бол бас л түрний ярьсан дүрс байхгүй мөн чанартай. Тэгэхээр энэ дүрс байхгүй хүндлэл, дүрс байхгүй хайр гэдэг чинь тэгвэл юутай холбоотой юм бэ гэхлээр тухайн хүний сэтгэл зүйтэй хамааралтай байдаг. Тухайн хүний сэтгэл зүйн хөгжил өндөр байх юм бол тэр хүндэл хайр өөрийнх нь дотроос ундарч идэг. Өөрөө зүгээр заавал тэрийг хүндэлнэ шүү, энийг хүндэлнэ шүү, хүндлэх ёстой шүү гэх юм байх байгаар өөрөө одоо хүндлэлийг бий болгоод явах боломжтой. Би яг нөгөө хайртай холбогдох нь яг ингээд ийм нэг үйлдэл байдаг шүү дээ. Би чамд хайртай гэсэн мөртлөө яг үйлдэл дээрээ одоо яг үгүй энэ доромжилдаг, үгээр доромжилдаг, тэгээд одоо хүч хэрхэлэл үүсгдэг ч гэдэг юм уу те. Тэг яг хайрын дотор хайртай л бол хүндлэл бас нэг хайрын ч нэг хүндлэл ёс зүй гэж бас байна шүү дээ те. Тэгээ тэрийг хүндлэн яг үнэ. Тэгэхээр нөгөө ингэж шүү дээ хайртай гэсэн хэрнээсээ ингээд одоо доромжлоо, уурлаа, уцаарлаа те. Одоо янз бүрээр хүч хэрхэлэл байна гэд. Тэгэхээр тэр нэг ёсондоо өөрөө өөрийгөө одоо хүндлэж үзээгүй хүн бусдыг тэр доромжлох гэдэгтээ ердөөсөө эмзэглэдэггүй. Тэр бусдыг одоо хатуугаар хилээд байгаа ч гэдэг юм уу бусдыг одоо дайрж давтлаад байгаагаа нөгөө одоо тэр хүн рүү гаргаад би илэрхийлээд байна л гэж боддог болохоос биш би өөртөө хүндлэлгүй харьцаад байна гэдгийг ойлгохгүй юм байна. Тэгэхээр хүн ер нь өөрийгөө ухаарж ойлгохын тулд тийм ээ ерөөсөө хүн өөрийгөө ажиглах, өөрийгөө мэдрэх хэрэгтэй байдаг л да. Тэгэхээр өөрийгөө мэдэрнэ гэдэг маань нэг өсөндөө бол мэдэрнэ гэж штэ тийм ээ мэднэ гээг байна. Өөрийгөө мэдэрнэ гэдэг маань өөрийнхөө дотоод руу алхна л гэсэн үг. Өөрөө өөрлөгөө альтна л гэсэн үг. Тэгэхээр хүндлэл хаасаагүй ерөөсөө аяг дутагдаж штэ тийм ээ. Тэгээд хүндлэлийг бид нар нэг юм одоо хэлбэр төдий тийм ингээл сайн байна уу, амар байна уу гэл ингээл нэг юм хүндлэл үүсгээд байгаа мэдрэмж төрүүлдэг тийм ээ. Гэтэл хүндлэл өөрөө тухайн хүний өөрийнх нь дотоодод ухамсар гэдэг одоо тэр ирчим сэрж байгаа тохиолдолд хүн өөрийг хүндлээгүй байсан хүний ч гэсэн ингээд те аюу сайхан хүндлэх боломжтой. Яг тэгвэл тэр хүн өөрийгөө хүндлээд сурсан тохиолдолд бусдыг ямар ч тохиолдолд хүндлэх боломжтой болсон байдаг. Тийм. Түүнээс биш ингээд дотоод ухамсар сэрээгүй үед хүн болвол
Амар байна уу гээл ингэчээл эргэж хараад муудалцчих чичээ те. Сайн байна уу гэчээл зүрж хараад муулж чичээ те. За тэгэл одоо яадгийн те хүнээс гарч байгаа нөгөө ухамсаргүй үйлдэлүүд бүгдээрээ араасаа цуурж идэг. Тэгэхээр хүндлэл гэдэг бол тухайн хүний өөрөөс нь өөрийнх нь дотроос эхэлж байгаа. Өөрийнх нь дотоодын тэр сэрэх мэдрэмж тийм ээ сэрүүн байгаа үедээ хүн өөрөө өөрийгөө ухамсарлаж ойлгодог. А ухамсар сэрүү үед хүн өөрөө өөрийгөө хүндлэж эхэлдэг. Тийм. Тэгэхээр одоо ингээд ойлгохоор хүндлэл хүндэтгэл хоёр өөр болоод байна л да. Одоо тэр нөгөө хүндэтгэл гэдэг нь маань ахмад насныгаа ч юм уу тий одоо тэр нөгөө амар байна уу та сайн байна уу гэд тий зам тавьж өгөөч гэдэг юм уу тий энэ бол хүндэтгэл болчиход байгаа шүү дээ. Хүндлэл нь бас арай өөр болчиход байгаа шүү байна л да. Тэгэхээр одоо юу гэдэг нөгөө хүн ингэдэг шүү дээ тий энэ хэвээр наа хүндлэхгүй байна гэд. Гэтэл өөрөө тэр хүн яг бусадтай яаж харьцаж бусадтай яаж хүндэтгэл үзүүлж байгаас эргээд тэр өөрийнхөө тэр хүсэж байгаа юмыг одоо авах юм болоо гэж би боддог байхгүй. Та энэ дээр юу гэж бодож байна? Яг үнэ. Одоо жишээлх юм бол ингээд автобусны дотор сууж байгаа хүүхдүүд байдаг те тэрийг ингээд нэг эмэгтэй очиод босооч гэл ингээд араас нь удраал. Энд хөгшин настай хүмүүс сууж чинь ингээд арцаачаал суугаад ах юм ч гэдэг юм уу те. Нөгөө ярьж байгаа яриа тэр ингээл одоо яварж байгаа үйлдэл нь л өөрөө хүний ингээл дургу хүргэдэг байхгүй юу? Тэ? Хөөе мэдөө ард чинь нэг хүүхэн байш шүү. Минийхөө босоод өгчөөрэй гэх юм бол год гэл босох. Тийм боломжтой айгүй олон байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр хамгийн гол нь нөгөө очиад араас нь очиад явраал тэ нудраал босооч энийг юмнууд дандаа ингэ сууж идэг. Хүн харахаар худлаагаасаа нүднээ анаад унтсан дүр эсгээд гэдэг ингээл хэрүүл хийх гээл тэ. Тэгэл ерөөс тэр хүний өөрийнх нь нөгөө дотоод ертөнцийн дотор сэтгэлийн тэнцвэр гэдэг юм байхгүй нөгөө бос гэж байгаа эмэгтэй хүний хувьд сэтгэлийн тэнцвэр байхгүй нөгөө өөрөө өөрийгөө хүндлэл гэдэг тэр мэдрэмж байхгүй учраас зүгээр л нэг гадаад үзэмжтэй нүдэрээ харсан байгаа байдлыг ингээл шууд ингээл өөрийнхөө өнцгөөрөө очил явраал бос гэл хүнийг ердөөсөө бол очил араас нь босооч чи гэхдээ хүн дургуй штэ одоо юу гэдэг юм бэ гэл ингээл бодно а гэтэл минийхөө энэ хүнд босоод өгөөрэй гэд аяахан хэлэхдээ хүүхд годгээл босох боломжтой байдаг. Тэгэхээр энэ ерөөсөө хувь хүний өөрийнх нь ухамсар мэдрэмжийн л ажил юм байгаа юм. Хүний амьдрал ердөөсөө тэр чигээрэл одоо мэдрэмж гэдэг юм дээр л тогтдог юм байлээ шүү дээ. Гууг нь бид нар бол амьдралыг бол мэдлэгтэр тогтдог гэж боддог байсан бол өнөөдөр цэвэр мэдрэмжийн асуудал. Мэдрэмж гэдэг бол ерөөсөө хаасаагүй саяны одоо автобусанд суух, орох те сандал тавьж өгөх, босох энэ бол дандаа мэдрэмж болохоос мэдлэг энд ямар ч хамааралгүй. Ямар ч мэдлэгтэй хүн байгаад энд зүгээр ингээд те одоо асар ууртаа саяных шиг саяны эмхтэй одоо ямар хүн байдгийг өндөр боловсралтай хүн байлаа гэхтэл араас нь очиад явраал те хүний биед дараа ажил хурууныхаа үзүүрийг хамаагүй хүргээл те тэгэл ингээд нэг муухагаар хилээл үг одоо ярианы тоон хүртэл ингээд нэг яхар ухаад дугаараал те энэ үед бол хинч дуртай байхгүй шүү дээ. Арай нэг төвчээртэй муухан шиг боцоол өгөх байх. Төвчээр муутаа нь бол өстой гайгүй байлгүй би хараа босны. Би адилхан бас өдөржингөө ажилласан хүн байна тэгвэл гэл ингээд хэрэлдээ суучна. Тийм. Тэгэхээр хүндлэл гэдэг бол ердөөсөө эхлээд үүсгэж байгаа тухайн хүнээс тийм ээ. Эхлээд үүсгэж байгаа, эхлээд харилцааг хамгийн түрүү үүсгэж байгаа хүнээс хамгийн нэгдүгээр өөрөө өөрийгөө хүндлэлийн тэр өнгө тоон гарах хэрэгтэй байдаг. Тэгжээж тухайн хүнийг хүндлэх. Энэ бол ухамсар шүү дээ. Эн чинь бол ямар ч нэг буддизмтай холбоотой ах юм алга, энэ хиндуизмтай холбоотой ах юм алга тий. Энэ одоо христтэй холбоотой ах юм алга. Энэ бол бидний дотор байгаа тэр агуу их бурханлаг мөн чанар. Тэр үнэхээр тэр хиндуизм гэж байд юм бол, үнэхээр тэр буддизм гэж байдаг юм бол тэр буддист чанар буюу тийм ээ тэр христ чанар л асар өндөр болчих юм бол хүн болгон л бурханлаг их бүтээлч хүчтэй шүү дээ дотооддоо. Тэгээс энийг бол ингээл тэг ямар нэгэн шашинтай одоо хүний ухамсар сэрнэ гэхээр л ямар нэгэн шашинтай холбож үзэх гэдэг юм тал байдаг. Өнөөдөр бол үгүй болчихлоо шүү дээ. Хүн өнөөдөр өөрөө 2 минутын бяцлал хийгээл 9 минутын бяцлал хийгээл өөрийнхөө дотоод ухамсарыг сэрэх ямар нэгэн шашин шүтлэгтэй хамаарал байхгүйгээр өөрийгөө таньдаг, өөрийгөө ойлгодог, өөрийгөө ухамсарладаг л болгочлоо шүү дээ. Энд ямар нэгэн томьёо ямар хэрэгтэй. Энд ямар нэгэн шашин шүтлэг ямар хэрэгтэй. Энэ бол тухайн хүн өөрийгөө ухамсарлах тэр ойлголт, тэр ох мөн чанар нь бидэрт байгаа юм. Бид өөрийгөө мэдрэх, бид нар өөрийгөө ухамсарлаж ойлгох, өөрийнхөө дотоодоос өөрийгөө ундаалж чадах тийм ох мөн чанартай буюу тийм бурханлаг их хүчийг агуулдаг одоо энэ бодгалыг л
хүн гэж нэрлэдэг. Тэгээд бас бие бинийгээ хүндлэх нэг юм сайхан ойрхны жишээ гэдэг юм бол одоо гэтээ энэ их ховор одоо эхнэр нь нөхрийгөө таа гэж дууддаг тий. За тэгээд хоол цайныхаа дээжээр өдөөд энэ их ховролдоо тэгээд энийг сонсгонгуудаа за юу вэ гэл тий. Чицсуу шахуу юм байж ич нөхрийгөө таач гэх шиг гээл ийм байдлаар хүлээж авах хүмүүс байна. Гэтэл эргүүлээд таа гэж дуудуулж байгаа тэр эр хүн тийм ээ гэрээ хийцэн та хоолойд цайгаа уу нэн гэдэг. Эргээ тэр эмэгтэйг хайрлахгүй гэд яах юм бэ тий. Энэ л өөрөө ингээл нэг юм сайхан тий. Саяны тэр таа гэдэг дотор асар хүндлэл оршиж байдаг л доо. Түүнээс ч тэр чоцуудаач биш тийм ээ. Одоо ямар нэгэн ихнэр нөхөртөөч биш. Тэр бидний одоо амьдрал бол өөрөө дөрвөн хэмжээст амьдарч байна л да тийм ээ. Одоо дөрвөн хэмжээст 5 хэмжээст гэж ярьж байна. Тэгэхээр энэ хүний яг өөрийнх нь ухамсарын хэмжээсийн одоо ихэнх нийтлэг ухамсарын хэмжээст амьдарч байгаа хүмүүс ихэнхдээ дөрвөн хэмжээст амьдарч байна. Нэг өсөндөө зүрхний хүрднээс доошоо дөрвөн хэмжээст гэсэн үг. Зүрхний хэмжээсээс доошоо хөвлийн хүрд үндэс хүрд хөвлий тэгээд наран сүлжээ гэдэг зүрхний хүрдний энэ дөрвөн хэмжээст бол хүн бие биенээ чиг ин хой хогоог ин хой навшоог ин хой тэнгээг ин тэ хой мангарааг ин солиотой хогоог ин тэ аавыгаа дурсны арзаасан юмаа гин тэ нөгөө юу гэсэн гэлээ манай аавын ээж намайг өсгсөн тэгээд аавын ээж маань намайг юу гэгэлээ нөгөө архичны шээс гэдэг байсан гэдэг. Хөөе архичны шээсээ гин тэ их мэтлээ ингээд нөгөө доод хэмжээс гэдэг бол өөрөө айгүй хүнд вибрац давтамжтай байхгүй юу. Тэр бол ердөөс нөгөө хүн гэдэг чинь амьтан шүү дээ гэдэг тэр хэмжээст л амьдраад байгаа юм. Тэгвэл зүрхний үрднээс дэшээ бол хүн ингээд нөхрийгөө хажуудаа байгаа хүмүүсийг чи гэд утгаад айгүй хатуу сонсогдоод байдаг. Ингээд тасгээд байдаг. Ян гэд ингээд дан гэд нэг юм гатуу мэдрэмж аа. Гэтэл та гэх юм бол нэг сайхан ингээд зөөлөн мэдрэмж. Тэгээ та гэдэг үг өөрөө шууд хүндлэлийг бий болгож байна. Түүнээс биш тэр эхнэр нөхөр хоёр чицуудаа гэж байгаа юм биш те. Тэгэхээр энэ одоо бидний хувьд бол бас нэг өөр болцсон да. Одоо бид нар ингээд нэг өөрөөсөө жалгүй жоохон шиг хүүхдтэй байвал те. Минийхөө гэж дуудмаар нэг цаанаасаа нэг тим болчиход байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс ингээд минийхөө гэхлээр ингэж гайхаж хараал те. Тэгэхээр тэр нь ингээд надад ингээд бид нарт те одоо энэ ухамсар манай баярлалт үе ихэнх хүмүүс та нараа ингээд уулзах юм дандаа хүмүүсийг минийхөө гэд нэг тим нэг үг нь өөр ингээд аюу гай хүндлээд байгаа байхгүй юу. Нэг юм гай хүндэлтэй өөрийнхөө үеийн өөрөөсөө жоохон доошхноо те хүүхдүүдийнхээ үеийн хүүхдүүдийг ч юм уу те. Тэгэхээр тэр нь өөрөө ингээд асар хүндлэлийг бий болгож ийн гэсэн үг. Тийм. Тэгэхээр ерөөсөө эхлээд хүний харилцаанаас ахуулаад хүндлийн тэр эхний тоон, үгийн тэр өнгө гэдэг чинь л одоо дуудагдахтаа л мэдэгдчихэд. Өчөж байгаа үзэгтээс маш олон гой сэтгэлдлүүд орж ирж гэн. За хөтлөх зочин болон сонсогч найз нартай өдрийн мэндэ хоног толгой үлээдэг сайхан нэвтрүүлэг мэн шүү. Гой сэдв байна. Сайн байна уу? Тойртой өдрийн мэндийг хүргье. За хүүхдүүдээ жоохон байхад нь загнаж зүхэл өөрийнхөө байлгах гээд байдаг байсан. Гэтэл манай хүнийг удаа та өөрөө намайг хүндлэхгүй байж өөрийгөө хүндлүүлэх гээд байх юм бодооч гэж пал хийтэл авсан штэ. Нэрэ ботсон чинь яг хэлсэн тэрнээс хойш тэгж янз янзын юм тулгаж загнахаа байсан гинэ. Яг үнэ. За амжилт харьцаанаас харьцаа шүү дээ гэсэн байна. Та хоёрын ярилцлагыг цаг алдалгүй дандаа Лондонгоос сонсдог шүү. Өөрийнхөө бүх таньдаг хүмүүс та хоёрыг сонсороо гэд зөвлөж байгаа. Бас 9 минутын дасгалыг хийхийг зөвлөж байгаа гинэ. Ямар манд. За сайхан хүндэтгэлтэй харилцаж эхлэхэд ямар ч хүн буцаагаад хүндэтгэлтэй харьцдаг болов уу гэж боддог штэ гэсэн байна. За маш их баярлалаа. Ёстой яг саяны комментууд бол бүгдээр гоё зөв эерэг сайхан комментууд байна. Баярлалаа. За тэгээ ер нь бол яг хүн бидний одоо гол зорилго бол одоо ингээл UB Pulse лекц ингээл те хамгийн гол зорилго бол ердөөсөө бүгдээр нэг сайхан гэгээр хийсэн те гэгээрэнгүй сайхан амьдрцгаах юмсан. Энэ амьдралын хугацаа тэгээд нэг хайхтар 1000 түмэн жил байдгүй юм билээ шүү дээ. Нэг итгэн 60 70 80 завсрал нэг 100 хавцаа насны хугацаанд нэг айтаахан сайхан амар амгалан тайван тийм ээ өвчин зовлонгүй тэгээд нэг хэрүүл урал багтай танаахан манаахан чинийх минийх гэд нэг юм жижигхэн зүйлд ингээд тэгэлдээд тэрнээсээ болоод өөрийнхөө сүнсний хөгжлийг нам унгаад доошоо унгаад тийм ингээд тэрэн цаашаагаа үе удам дамжаад тэгэл цаашаагаа ингээд ямар ч хөгжил байхгүй доройт суухын оронд яг энэ сайхан одоо амьдралынхаа энэ хугацаанд нэг гэгээтэй сайхан амьдарч гэгээлэг сайхан ярилцаж нэг айдуу тоон дүлгөөхөн тоон зөөлхөн ийм үг яриагаар хоорондоо ярилцсан.
Тэгээд нэг хайрлаад биенийгаа нэг өгөөд тий туслаад дэмжиж энэ улс орныг нэг цаахан нэг хүн ингээд гудамжаар алхахад нэг инээмсэглээд алхахдаг тий. Тэгээд хаашаа чарсан баяр ёслолтой байдаг. Тэгээд ингээд хаашаа чарсан нөгөө саяны гоё найрсаг тэр гоё хүндлэлийн өгнүүд нь ингээд байж идэг. Тэгээ ийм төвшөнтөл нэг хөгжөөд авахсан. Хүний хөгжил гэдэг бол ерөөсөө энэ инээмсэглсэн нүүр царай тийм ээ. Дээрэс нь энэ гал цогтой одоо хүний нэг ийм бүтээлч чадамжууд, өөртөө итгэх итгэлүүд. Дээрэс нь бол одоо яадгийн зорилгодоо хүсэлтэд хүрэхийн тулд тэмүүлж яваа тэр их тэмүүлэлээр хүний хөгжийг тодорхойлно шүү дээ. Одоо бол тийм ээ. Тэгэхээр ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдөл нь байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг урваагаал өөртөө итгэдэг ч юм шиг итгэдэггүй ч юм шиг доошоо тонгоогоол тэгэл юм л болохоор уурлаж уцаарлах гэж бачимдчих гал тий. Юм л бол сална нийлнэ болоод л тий. Юм л бол одоо эмнэлэг рүү явлаа гэл. Юм л бол одоо үххийнсэн гэл. Нэг ийм давчуу төвдөө байдлаас бид гарахад одоо энэ сайхан 90 үе энэ сайхан одоо багшийн тусламжтайгаар бид нар маш их олон зүйлийг мэдэж ойлгодог боллоо. Тэгэхээр энийг л одоо ард түмэндээ хүргэж бүгдээрээ сайхан гэгээрэнгүй сайхан амьдарч тэр гэгээрэл гэдэг юм чи юу гэдгийг тийм ээ. Тэрийг ингээд үздцгий хийсэн. Би урд нь бол ингээд боддог лсэн. За тэр гэгээрч мэгэрхийн чи юу юм зүгээр нэг сайхан гэгээрэнгүй л амьдарцгаах гэсэн хэрүүл орлоо шиг гэж. Одоо бол тийм ээ хүмүүсийг хүүшээ гэгээрч хийхсэн гэж уриалмаар санагдаад байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд сонсож үзэх нартаа хандаж хэлэхэд сая багш зүгээр хальт дурдчихлаа. Тэгээд 11 сарын 1-ний 13 цагаас UB Palace-д одоо Тунраа агшийн маань сэтгэлийн тэнцвэр гэдэг 3 дахь удаагийн бие даасан лекц зохион байгуулагдаж байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой зүйл нь одоо яг багш өтөрийн одоо хамтдаа ярилцсан энэ бүх нэвтрүүлгүүдээр ингээд багтаагаад одоо CD хийцэн. За тэгээд жишээлбэл тасалбар 18,000 төгрөгөөр борлогдоход та одоо тэр CD-г 18,000 төгрөгөөр авах нь тий. За тасалбар худалдаж авсан хүн болгонд CD бэлгэлэх нь. Тэгэхээр нэрээ нэг CD-ийн дотор хэдэн нэвтрүүлэг багтаж байна вэ? Нэг CD-ийн дотор зарим CD-ийн дотор 3 лекц, цуврал лекц байгаа. Заримд нь болохоор 2 цуврал лекц, тэгээд 9 метамсгалал, 2 метамсгалыг хийсэн байж байгаа. Зарим лекцэнд нь тийм. Ер нь бол яг CD маань өөр 18,000 зарагддаг байсан шүү дээ. Тэгээд одоо бол тэр лекцнийхаа тасалбарт нь CD-гээ бэлгэлж байгаа. Яг л тэр хүмүүс ингээд нэг 2 цаг лекц үзчихэл тийм үү? Сайхан байна, ямар гоё юм бэ? Нэрэл тэмдэг л гардыг. Тэгэл 2 хоногийн дараа юм уу 20 хоногийн дараагаар буцаагаал нөгөө амьдралдаа буцаагаал уусаад ордог тийм. Тэгэхээр тэр DVD-г үргэлжлүүлээд машин дотроо сонсоод үргэлжлүүлээд тэр 9 минутын бяцлаглыг хийгээд 2 минут те завгүй бол 2 минутын тасгалыг хийгээд ингээд явхад арай илүү нөгөө хүнд өгөөчтэй арай илүү тустай юм болов гэсэн үгнээс CD-гээ одоо өглөг болгон өгж байгаамаа. Тэгээд бас энэ дэвшранд бас нэг зүйл ихэд би одоо тэр хөдөл одоо лекцийг одоо хөтлөн явуулах үүргийг одоо хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Тэгээд бас жаахан айц сүйцтэйгаа яг тэр зэрэг те би өмнө нь одоо шинэ жилийн үйл ажиллагаа ч юм уу те хөтлөжсэнээс яг ийм төвшөнд одоо UB Palace-ийн тайзан дээр те 3,000 хүний өмнө гараад бас хөтлөж байгаагүй. Тэгээд жаахан айц сүйцтэй баа. Тэгтээ ямар ч одоо болох байхаа гэд бодож байна. Тийм тэгээд сонсож үзэгч нарыг бас 11 сарын 1-ний өдөр одоо нэр багшаа энэ гадаадд байгаа хүмүүс маань энэ CD-г авах их сонирхолтой байх шиг байлаа. Тэгэхээр энэ хүмүүс яаж авах вэ? Ямар нэгэн боломж байна уу? Тий, ер нь л яг одоо тэгээ бүх юм сайхан хөгжсөн байгаа юм чинь. Авмаар санагдчихл байгаа бол тэгэл манай пэйж рүү би авмаар байна. Тэдэн шиг одоогийн байдлаар бол яг 8 CD байгаа байхгүй юу? 8 CD дотроо 3 лекцүүдтэй байж байгаа. Тэгэхээр хүн одоо захиалах юм бол тэрийг давхардуулахгүйгээр тэр CD нөндөө ингээд нөгөө явуулах боломжтой. Одоо DHL байна тийм ээ. Каргонууд ажиллаж байна тийм. Зүгээр явуулах боломжтой байгаа. Зөв. Ер нь тэгээд яг гэрлэгийн хувьд бол би ингэж бодож байна л да. Өөрөө чи бодлохоор бас мэдрэмжтэй шүү дээ. Эмэгтэй хүн чинь цаанаасаа байглаасаа баруун тархины хөгжил өндөр учраас тийм ээ. Манай одоо энэ болох гэж байгаа үйл ажиллагааг бол өлхөн өдөртөө цаана гарч чаднаа гэдэгтээ бол би итгэлтэй байгаа учраас гэрлээгээ сонгосон юм аа. За баярлалаа. За хоёлаа тэгээд өргөжлүүлээд дахиад хэлэхэд 11 сарын 1-ний өдөр 13 цагаас UB Palace Тунраа агшин маань бие даасан 3 дахь лекц болох сэтгэлийн тэнцвэр гэдэг сэдвээр лекц болох нэ. Тэгээд тасалбарын үн бол 18,000 төгрөг. Тэгээд та тасалбар худалдаж аваад эргээд бас яасан байх нь зүгээр ч хоосон буцахгүй лекцээ сонсох нь та
та 2 цагийн хугацаанд за гэгээрээд гарах уу? Гэгээрхүүд нэг жоохон ч гэсэн хүрэх үү гэдэг нь бол хувь хүний л асуудал те. Тэгээ эргээд та бас машин дотроо магадгүй нөгөө төвчрэл гэж бухимдаж байхаар 2 минут бясалгалаа сонсоод бясалгал хийх ийм гоё боломжийг олгож байгаа юм шүү гэдгийг бас дуулгамаар байна. За тэгээд багшаа эргэлүүд хоёлоо хүндлэл сэдвэрэг орё. Тэгээ би боддгийн хүндлэл гэдэг дотор бас их итгэлцэл явж идэм болов гэж боддог. Одоо жишээлбэл та хоёр хамаатан садаа ах トゥ биш. Тэгсэн мөртлөө нэг таныг би ингээд итгэж болох хүн шүү. Эргээд тунраагч намайг нөө өрлөө чинь надад тийм юм ярьсан тэг явж илээ штэ гэж ярих хүн биш гэдгийг би бүр 100% мэдэрсэн учраас тий би танд ингээд ийм юм тохиолцоо одоо ингэмээр байна ингээд инглээ тэглээгээд ярьдаг. Тэгээд хоёлоо би яг хүссэн үедээ гой таны одоо төв дээр очиод бясалгал хийдэг, тайвширлыг олдог. Айгуу гой мэдрэмж ахгүй энэ өөрөө. Тэгээд би хүнлэл дотор бол итгэлцэл гэдэг зүйл бол зайлшгүй явж идэм болов уу гэж бас бодож байна. Ер нь бол нөгөө хүндлэл, итгэлцэл, хайр. За тэгээд цаашаагаа ярих юм бол тэр нийгүүлсэл, инрэл энэ төр гэдэг бол хүний одоо хамгийн хайрлаж явдаг хүмүүстэй бид нар хамгийн их итгэдэг тий хамгийн их хүндэлдэг хайрлаж явдаг хүмүүсээ. Тэгэхээр тэр хайр, тэр инрэл нийгүүлсэл гэдэг давтамжууд бол өөрөө айгүй нарийн. Тэгээд маш одоо дээд давтамж, дээд вибрацтай байхгүй юу? Маш их нарийн давтамжууд гэсэн. Тэгэхээр тэнд надад итгээд байгаа нь өөрөө намайг хайрлаж гин гэсэн үг тий. Нөгөө талаараа бол асар их хүндэтгэл үзүүлж гин гэсэн үг. Мэдээж буцаагаад надад ингээд итгэж байгаа учраас би ч гэсэн нөгөөт хүндэтгэл нь хүлээж аваад тийм ээ. Надад гэрлээ хэлж байгаа юм чинь би ямар ч байсан энийг бол ямар нэгэн байдлаар цаашаа задруулах боломжгүй ч гэдэг юм тийм. Энэ бол тухайн хүн өөрөө өөрийгөө хүндэлж байгаа юм. Би гэрлээгийн хэлсэн зүйлийг бусдад задлах боломжгүй гэдэг нь би өөрөө өөрийгөө хүндэлж байгаа гэсэн. Тэгэхээр өөрийгөө хүндлэж сурсан хүнээс гарч байгаа давтамж долгион үг яриа хүртэл энэ хүнд би итгэж болох юм байна гэдгийг мэдрэх тийм боломжийг олгочдөг гэсэн. Тэгэхээр хүн бол ер нь аль тохиолдолд одоо ингэдэг штэ Чингис хааны хүмүүс ингэж нэгдэг те. Энэ хүн одоо юу хөө юм бэ гэж асуудаг. Тэгээд энэ хүнийг харахаар л ингээд цаанаасаа л нэг юм хайр, цаанаасаа л нэг ирч хүчтэй. Одоо цаанаасаа л нэг юм агуу их одоо баатрын дүр харагдчихээн. Энэ хүн яг юу ямар хүн юм гэж асуудаг байсан гэж одоо тэр дээр үе түүхүүдэд бичсэн байдаг. Дээрээс нь Бурхан башка сайхан кино гарсан дээр ярьсан. Ямар их гэрэл вэ? Энэ яг л дотор те дотоодоос нь юм одоо арслангийн барын одоо ингээд чадал юм шиг те тийм анхуух ингээд чадал хүч энэ хүний дотроос одоо мэдрэгдэж байна гэд ярьдаг те. Энэ бол нөгөө хүнээс гарч байгаа тэр давтамж долгионыг мэдрээд байгаа юм хүмүүс. Энэ хүн чинь ямар их агуу сайхан хүн бэ? Гэхдээ энд чинь би итгэж болох юм бэ штэ гэдэг ч юм уу те. Тэр хүний ухамсарын хэмжээ өсөх тусмаа хүний сүнслэгийн хэмжээ өсдөг гэсэн үг. Нэг осондоо энергийн талбай, ухамсарын талбай том болдог. Энерги ухамсарын талбай том болох тусмаа хүн бүтээх чадамж асар өндөр байдаг буюу дээрэс нь тэр нөгөө хүний одоо хэлэх үг энэ төр гэдэг бол яг нөгөө одоо ойлгомжтой би угаасаа энэ хүн надад итгэл хэлж байгаа бол би ямарч бусдад хэлэх ямарч боломжгүй. Одоо хүний хэлсний хүнд хэлж байна гэдэг чинь нэг осондоо л хулгай хийж байгаатай адилхан шүү дээ. Худлаа ярьж байгаатай адилхан байхгүй, луурдж байгаатай адилхан байхгүй юу? Тэгэхээр тэр нөгөө хүндлэл гэдэг бол өөрийгөө хүндэлж чадсан хүн бусдын ямиг хулгай хийх, дээрэмдэх, луурдах гэдэг л ямар ч боломжгүй байхгүй юу? Тэр ерөөсөө тэр ухамсарын хэмжээ өссөсний хамгийн том илрэл бол хүн яг одоо үннээ хэлэл зогсож байгаа яг тэр үед одоо жинхэнэ тэр өөрийгөө хүндлэх хүндлэл хамгийн өндөр хөгжсөн байдаг. Өөрийгөө хүндэлдэг хүн цагаа барьдаг. Өөрийгөө хүндэлдэг хүн үннээ хэлдэг. Өөрийгөө хүндэлдэг хүн ямар нэгэн тийм одоо тий хэлсэн үгнээс буцна энэ гэсэн тийм ойлголт байдаггүй. Өөрийгөө хүндэлдэг хүн одоо уур уцаар тий нөгөө уралж шаруулт байхгүй шүү дээ. Өөрийгөө хүндэлдэггүй хүн л тэр лөө уруулаа, энэ лөө шаруулаа. Энэ рүү ингэж худлаа ярьлаа, энэ рүү ингэж хулгай хийлээ. Эн чинь нөгөө ухамсарын дараатал буюу хамгийн зүрхний хүрднээс доошоогоо нөгөө хүнд вибрац дээр амьдраад байна гэсэн. Тэр бол хүний хөгжлийг ерөөс тодорхойлох юм байхгүй шүү дээ. Энийг бол хүн ерөөсөө одоо гадна талаас нь энэ бол их сайхан залуу байна да, энэ ч та тийм байна да гэж хэлхийн арга байхгүй. Ямар сайхан хүүхэн бэ? Энэ бол өстой нэг эмч хүүхэн гэж хэлхийн арга байхгүй. Гэхдээ ухамсарын хэмжээ өндөр болж байгаа тохиолдолд саяны тэр Чингис хааныг хүн тодорхойлдог шиг тийм ээ. Тэр Бурхан багшийг хүн тодорхойлох шиг тийм өндөр одоо мэдрэмжүүд тэр хүмүүсээс өөрөөс нь гарч ирдэг. За тэгэхээр одоо нэг бас нэг юм байна.
олонний хүндэтгэлийг хүлээсэн хүн байдаг шүү дээ. За олонний танил ч юм уу, за сайхан кино жүжигэнд дүр бүтээгээд гэтэл тэр хүнийг одоо жишээ нь хүмүүс одоо хэр барагтаал бол нэг хүмүүс очиж уулзаал, тулж яриад тэр хүний одоо дотоод ширийн нарийн ширийн одоо амьдрал ахуйд нь орж үзээгүй ч гэсэн ерөнхийдөө л тэр хүнийг хүмүүс өөрсдөө ингээд нэг юм энэ бол айгүй мундаг хүн ч гэдэг юм ингээд нэг юм хүндэтгэл үүсгэсэн байдаг. Тэгэхээр тэр хүн одоо юу гэдэг нь олонний дунд бие авч явахдаа ямар нэгэн байдлаар нэг жоохон азгаа гიშгчгээд хүүе тэр ч тэгж ядаад амар хүндлэл явдаг гэсэн ч тийм хүн байсан байлаа штэ гэл те. Тэгээ би зүгээр энэ дээр ингэж боддог байхгүй. Уул нь бол тэр хүн штэ. Хүн байхгүй юу? Адилхан л бааж байгаа, шээж байгаа, ууж байгаа, идж байгаа, унтж байгаа, хөвтж байгаа бүхий л хүний хийдэг үйлдэлүүдийг хийж байгаа. Тэгээ одоо юу гэдэг нэг юм айгу хэцүү тэгээд ингээд яг өөрөөрөө хүнээрээ байгаад явах нэг хэцүү болчдөг. Бүх үйлдэлээ хянах нэг юм шаардлагатай ч юм шиг ингээд болчихж байгаа. Тэгээд яг ийм хүмүүс та яг юу гэж хэлэх вэ? Одоо яах вэ? Айгу хэцүү. Ер нь бас нэг жоохон хэцүү. Ер нь тэгээд нэг 100 мэлхий уралдсан гэдэг үлээ 1000 мэлхий уралдсан чинь 1 мэлхий төрүүлсэн гэсэн. Тэгээд тэр ямар мэлхий байсан бэл? Тэр дүлийн мэлхий байсан гэсэн. За. Тэр хүмүүс л ердөөсөө өөрийнхөө өнцгөр л харж байгаа штэ. Хүн алдаа хийлгүй яах вэ? Тэ онолгүй яах вэ? Яг тэгэхээр одоо бид нар чи өөрөө хүмүүс энэ тамын тухай, деважингийн тухай ярьдаа штэ тийм ээ. Тамаар дамжихгүй бол деважинд очтдгүй юм байна л да. За. Тийм. Тэгэхээр бол хүн алдаа хийхгүй бол онно гэдгийг бол ойлгохгүй юм байна. Хүн онохын тулд ямар нэгэн зүйлийг одоо нүдэнд нь харагдчихвэл заавал тэрийг ингээл тэ одоо амжилтанд хүрээ гэл нүдэнд нь харагдчихсан бол тэ тэр амжилтын өөдөө тэгэл өста хамаг ирээсгээ ингээл одоо өөртөө тулгаал ингээл явахгүй штэ. Тэр нүдэнд нь хардж гарт баригдахгүй юм төлөө цаашаа явж байгаа штэ. Ер нь нэг юм үг гэдгийг юу ч байхгүй руу яв тэгвэл чи бүгдийг олно гэж. Тэгэхээр тэр юу ч байхгүй явж байгаа штэ. Тэгэхээр юу ч байхгүй руу явж байхад тэр амжилт гэдэг л нэг үгнээс өөр юм тэнд байх байгаа штэ. Гэтэл тийшээ явж байхад хүн ямар олон удаа алдах бол, ямар олон удаа асгах бол, ямар олон удаа бүдэрч унах бол, ямар олон удаа эргэж буцах бол тийм ээ. Тэгэхээр ямар олон удаа деважин там руу ороод буцаж гараал, там руу олоод буцаж гараал. Зарим өдөр чинь бол олон удаа нэг өдөрт олон удаа там руу орох шалтгаан байдаг шүү дээ зарим үед чинь тийм ээ. Тэгэхээр тэр болгонд бол тухайн хүн өөрийнхөө амьдралаараа л туулж яваа болохоос шүү дээ. Тэр бусд хүмүүст яг үнэндээ бол өөртөө л хичээх хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ одоо тийм ээ өөрөө сайхан амьдрыг одоо хажуудах хүнээ гоё болгоё гэж бодож л байгаа бол эхлээд асуудлыг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Хүмүүс дандаа хажуудахаа байгаа л өөрчлөөл, гочлол ээ, шүүмжлээл. Хэрвээ тийм л юм бол тийм ээ өөрөө төрүүлээд тийм сүпрэл юм бол одоо өөрөөсөө өөрчлөлтийг эхлэх хэрэгтэй байна. Тэгэхээр тэр бусдын үг яриа гэдэг бол яг үндэ бол нэг тийм сонин зүйл биш шүү дээ. Тэр хүн өөрөө өөртөө л зөв бусдад төвөггүй л амьдрал тэгэл болж байгаа. Түүнээс биш бол алдаа оноо байлгүй яах вэ те алдчихж бид нар дараагийнхаа онох тэр боломжийг олдог. Одоо хоёлаа ингээл ном сум харвдаг хүн болъё л доо тийм ээ. Ном сувыг ингээл татаал тас гэж голд нь оноод байдгүй үстэй. Тий. Баахан гадна талаар нь харуулж сүултээ жоохон татгшаа төгсөөр байгаал голд нь очдөг үстэй. Тэрнтэй л яг адилхан амьдрал бол өөрөө яриасаа яг тэр одоо алдаа онооны л нийлбэрэл өөр амьдрал ахгүй юу. Тийм. За. Тийм учраас хүний хэлсэн үгэнд эмзэглэхгүй тулд сэтгэлийн тэнцвэртэй байх гэдэг. Лекц маань гол утга учир тийм шүү дээ. Хүний хэлсэн жоох үгэнд эмзэглээл ингээл унчих гал ингээл динжигнэл байх юм бол те загаал тэнцвэрээ өөртөө аваад ирдэг. Ахаал нэг хүн нэг юм хэлдэг ийшээ ингээл хазаагаал унах гал ижил буцаагаал аваад ирдэг. Хэн байх нь ерөөсө хэн байсан нь ерөөсө хамаагүй шүү дээ. Хэн байсан нь ерөөсө хамаагүй. Харин одоо эндээс цаашаа хэн болох вэ гэдэг л чухал. Ямар гоё үгүй. Стой гоё нэрээ тийштэй тий. Ер нь бол. Тэгээ таас яг таны хэлсэн чинь ямар ч хүнд өөрчлөгдөх боломж байгаа тий. Яг үнэ. За 8 сидийн хэд болох вэ? Сиди Амарлен гэдэг. За Унграас, Шведээс Сиди Амарлен гэдэг. За 8 сидийн одоо бүгдээрээ нийлээд за 1 сид нь 18 мянган төгрөг шүү дээ. 8 үржүүлэх гэдэг байхгүй. За тэр хэд болж байна те. Бас манайха 8 үлэнгийн авахар тэгээ бөөндөж мөндөд бас хямдрах юм болов гэж бодож асууж байгаа гэдэг үү бодвол тий. За тэр одоо ер нь бол хүмүүс ингээл гэгэрлээ гээл тэгэхээр зэрэг нэг одоо бүр амар бурханлаг болчих юм шиг л ингээл сандаг штэ тий. Тэгэхээр зүгээр ядчил
бүр хамгийн жижигхэнэнтэй эхлээд нэг хин нэгнийг өөлөхгүй шүүмжлэхгүй те. За би хэрвээ энэ хүний оронд байсан бол яах байсан болооч гэдэг юм уу те. Нэг тэгээд нэг жоохон бодоод ядаж эхлээсэ гэж би зүгээр хүсэж идэг байхгүй юу. Тэгэхээр одоо тэр нөгөө нэг өөрийнхөө сэтгэлийн тэнцвэртэй байлгаж ер нь бүх юмыг тэнцвэртэй авч явахын тулд өөрийгөө л ер нь хүндэтгэх өөрийгөө дотгошоогоо ухамсарлах хэрэгтэй байна л гэд би таны яг саяны ярьсанаас ойлгоод сууж байна. Ерөөсөө л одоо хоёулагийн одоо бүтэн 2 жилийн турш ярьсан яриа маань ерөөсөө ямар нэгэн шашин шүтэл залбирч мөрөглөөр гүгээдэй гээгүй шүү дээ тийм ээ. Ямар нэгэн зан үйл хийгээл тэгээд яваатай гээгүй. Зөвхөн өөрийнхөө дотор байгаа өөрийгөө ажиглаарай. Дотоодод байгаа тэр мөн чанараа сэрээгээрээ. Дотоодын чинь тэр өөрөө чинь ундаалдаг ох мөн чанар байна шүү. Тэр ох мөн чанараасаа өөрийгөө ундаалаад эхлэх юм бол та өөрийгөө ангааж чадах нэ. Та өөрөө тайвшрах нэ. Эрүүл саруул болох нэ, эрч хүчтэй болох нэ. Юу хийх вэ? Юунд дуртай вэ гэдгээ мэдэх нэ. Яах гэж энд ирсэн ээ гэдгээ мэдэх нэ. Би хийм бэ гэдгээ ч мэдэхгүй, яах гээд байгаагаа ч мэдэхгүй, юуны төлөө зориод байгаагаа ч мэдэхгүй явах нь өөрөө зүгээр нэг харангуй дотор нэг бидрээд л нэг явж идэв штэ хүнтэй. Энд гიშих юм болов уу? Энд гიშих юм болов уу? За тийш нэг жоохон явчул явах гэл ингээд явдагтай адилхан болоод байгаа. Тэгвэл энэ өөрийгөө ойлгоод ухаараад ухамсарлчихна гэдэг бол хамгийн том зол завшаа юм. Одоо хүн зол завшаа ингээл ярьдаг, хүн азтай юмаа гэж ярьдаг. Ямар буянтай юм бэ гэж ярьдаг тий. Буянтай гэж одоо тий хүнийг ямар хүнийг буянтай гэж хэлэх вэ гэхээр миний л бодлоор бол тий өөрийгөө ойлгож чадсан хүн бол асар их буянтай хүн ээ. Тэр өөрийнхөө дотор байгаа тэр дотор хүнийг сэрэнэ гэдэг бол дотооддоо ямар их хөрөнгө оруулалт, ямар их буяныг үлдэж байна. Бид нар бол буян үлдэнэх тэр гадагшаа буян үлддэг тийм ээ. Тэгвэл таны өөрийнхөө дотор хийсэн буян бол орчлонгоор дүүрэн хийсэн буянтай тэнцдэг. Яг тэгэхээр танаас гарч байгаа өөрт зориулагдсан тэр буян өөрийн чинь орчин тойронд байгаа бүх хүмүүст түгж идэг. Тэр бүх хүмүүс тэр үгч нь очдог. Тэр бүх хүнд хөдөлгөөн ч очдог. Бүх хүнд тэр өөрийн чинь бодол санааны тэр бүх хүчтэнд очиж идэг. Тийм учраас буян гэж үнэхээр тэр дээдийн дээд буян гэж байдаг бол та өөрөө өөртөө хийж байгаа агуу хин хөрөнгө оруулалтын буян бол одоо таны дээд буян юм. Өөрийгөө сэрэх буян бол энд нэггүй ингэнэ. Миний бодлоор улсын хурлын гишүүд өглөө бүр ТV-гээр ард түмнийхээ өмнө 9 минутын бясалгал хиймээр байгаамаа. Тэгвэл улс орон ард түмний маань амьдрал жоохон өөрчлөгдөх байхаа гэж байна. Гэхдээ нэрээ өглөө болгоно ч юу юм зөв 4-5 дахь улсын хурал хуралддаг. Тэгээ тэр 76 дээр очиод багш гоё удирдаа те нөгөө нөтүүдийг 9 минутын бясалгал хийлгүүлээд бас гоё доо. Тэгээд эргээд бас ард түмэн бас ингээд дагаад хийдэг те. Тэгээ бүгдээрээ одоо нэг гэгэрлийн зам мөрлөөгөө оруултыг уулна бодсоноор бол яг ингээд хүмүүс одоо ялангуяа шинжлэх ухаанч хүмүүс ялангуяа дарга хүмүүс бол бурхан шүтдэж штэ. Бурхан бол маш шүтнэ. Бүгдээрээ том лам багш нартай тий. Тэгээ бүгдээрээ том одоо ар мараа даадаг хүнтэй. Тэгээ арын дааж байгаа хүмүүс хулгай яаж болохгүй гэж хэлж чадахгүй л байгаа байхгүй юу тий. Хулгай авал одоо өөрийн чинь ард 40-40 нүгэл үлдэн штэ гэдгийг хэлэхгүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн гол нь тэр чил өөрөө нөгөө нүгэл гэдэг чинь байгаа үстэй. Уг нь бол тий. Тэгэхээр бурхан шээ бясалгалыг бол одоо бол их өөр болчихлоо шүү дээ бясалгалын техникүүд тийм ээ. Тэгэхээр яагаад энэ бид нарыг удирдуулж байгаа хүмүүс те удирдах байгаа хүмүүс бид нар удирдуулж байгаа хүмүүс нь те яагаад энэ ингээд ийм уушраа болохгүй байгаад байгаа шалтгаан байгаа юм бэ? Яагаад өнөөдөр хоёулаа энэ чинь ингээл яагаад тэр баярлалаа төвийн хүүхнүүд те ингээл энэ тэндгөө өөрөө офисаа нэгээл тэгэл энэ тэндүү түрээсээ мөнгө төлөөл ингээд суугаад байгаа. Ерөөсөө эн чинь бол яг үнэндээ их нарийн ярих юм бол улс орны бас өстой томруулаад ярьчих юм бол улс орны аюулгүй байдалд нөлөөлж байгаа шүү дээ. Их нарийн ярих юм бол бүх хүмүүс нь бужигнаад бүгдээрээ хоорондоо хэрүүлтэй бол улс орн яаж тогтнох юм? Тийм шүү дээ. Бүгдээрээ хоорондоо одоо яадгийн те дотоод сэтгэлийн тэнцвэр гэж юм байхгүй бол дотор хүний тэр хүч байхгүй тэр сүнстэй дотор байгаа чадамж тэр байхгүй бол энэ улсаар яаж оршин тогтнох юм? Тэгэхээр яагаад их хурлын гишүүд одоо энэ саяны хэлсэн хүн шиг те их хурлын гишүүд гэдэг чинь хүн юм байгаа ч те. Тийм шүү дээ. Тэр их хурлын гишүүн гэдэг нь нэг нэрэл зүйцсэн байгаа болохоос яг дотроо үтгэхэл хүн л юм байгаа ч те тийм ээ. Хүний дотор юу байгаа юм бэ гэхээр нөгөө ухамсар гэж байгаа штэ, сүнс нь гэж байгаа штэ. Нөгөө энерги эрчим хүчнүүд нь байгаа штэ. Нөгөө ох мөн чанарууд нь байгаа штэ. Тэгэхээр тэд нар энэ хувьд болохоор ялангуяа улс орноо удирдах байгаа энэ хүмүүс багш нар аав ээжүүд гэр оронтой тийм ээ одоо байгаа аав ээжүүд хэн байдгийг энэ хүмүүс болгон одоо энэ яг энэ мэдлэгчин бол трансценденталны
одоо тэр орчлонгийн огшин мэдлэг байхгүй юу? Трансцендент гэдэг чинь бол орчлон ертөнцийн чандын гэсэн үг байхгүй юу? Чандын чандах мэдлэг гэсэн үг. Тэгэхээр бидний орчлон ертөнц гэдэг чинь бидний дотоодод байдаг. Тэр данзаар гэж байгаа хэлсэг байгаа шүү дээ. Орчлон ертөнц гэдэг чинь бие юмсанжээ гэж. Тэгэхээр тэр хүн яагаад ингэж дуу алдаж хэлж байна гэхэлэр бидний дотор тэр жижигхэн хайгаад байгаа тийм ээ. Тэр сансар ертөнц, орчлон ертөнц дотор окторгүй энэ төр гэдэг чинь бидний дотоодын мөн чанарт байдığım байна. Тэр атом, электрон, протоны хөдөлгөөнүүд чинь энэ дээр байгаа нар тийм нарны аймагуудын хөдөлгөөн. Тэгээд цаашаага тэр галаксийн одод ертөнцүүдийн хөдөлгөөн. Тэгээ орчлон ертөнцийн хар нүхний, цагаан нүхний хөдөлгөөн гэдэг чинь бидний дотоодод байдığım байна. Тэгвэл дотоодод байдаг чинь тэр хүмүүс ягаад өөрийнхөө дотоодыг сэрэж болохгүй гэж. Тэгэх юм бол энэ хитгэн хүн ард ч гэсэн нэг амраа маглан амьдрандаа уг нь бол тийм ээ. За энэ үрээд та хоёрын ярилцах цаг маань өндөрлөж байна. Тэгээд дахин сонсогч үзэгчтэй хандаж хэлэхэд 8 хоногийн дараа буюу 11 сарын 1-ний 13 цагт бүгдээрээ хамтдаа UB Pulse-ийн их танхимд уулзцгаая. Тэгээд багшаа баярлаа. Тэгээд удахгүй болох 8 хоногийн дараа болохоос лекцэнд нь амжилт хүсье. За баярлаа. За баярлаа. За энэ үрээд өдрийн хөтөлбөрийн зочны цаг маань өндөрлөж байна. Хэрхэн сонсогчдаа за брейкинд явдаг шуурхай мэдээг үлээ авч сонссны дараа 17 цаг 15 минутаас эрчүүдээ гэж нэвтрүүлгийн хаашин дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Эрчүүдээ гэдэг чинь эрчүүч гэсэн үг юм шүү. Тэ? Зочны цаг нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3